За Орос Украины дайнтай холбоотой сүүлийн 24 цагийн мэдээ сонсч үзснээс хуваалцъя. Оросд Амурский Газа химический комплекс гэдэг авраг том байгалийн боловсруулах том үйлдвэр дэлбэрэлт гарсан. Тэн дотор хужаа яриа сонсогдоод хэдэн хужаа нар явж байх юм. Нөгөө хар солонгогийн хэдэн хужаа нар хойшоо дөрвөд гарцсан юм шиг зээ. Хар солонгоо харуул танин да. За тэрний бичлэгийг нэг үзүүлээд яа. Олегшаш. Читать. Sen fana buraya yaptı. Kayına bir akşam koyuyorum. Kurbanla u kulağım halı. Valla az halı hakem. Udar. За энэ үйлдвэрлэл их авраг том үйлдвэр байсан юм байна. Тэгээд гэхдээ энэ бол мэдээж нөгөө талд эсрэгдэлт Украины эсрэгдэлтэй учраас юу одоо юунуудтай Украинуудтай ямар ч холбоогүй шүү. Зөв дотроос ямар нэг техникийн шалтгаанаар л дэлбэрсэн юм шиг байна. За Украинтай холбоотой юм гэвэл өнгөрсөн 24 цагт 22 нефть боловсруулах үйлдвэрийг дороондсон байна. Нэг байгалийн хий боловсруулах үйлдвэрийг дороондсон байна. Үйл ажиллагааг нь бас доголдуулсан, саатуулсан. Эндээс анхаарал татах юм нь бол тэр байгалийн хий боловсруулах үйлдвэр чинь байгалийн хийг боловсруулаад тэндээс хүхэр гаргаж авдаг юм байна. Бид нар ч бол хүхэр хортой гэдэг. Тэгтэл яг хүхрийг бол үйлдвэрлэлийн зориултаар бол зориуд гаргаж авдаг авраг том үйлдвэр байна. За тэрийг дороондож бас доголдуулсан. Хүхэр юунд хэрэгтэй вүлээ? Дайнтай холбоотой зөв дайр тэсрэг бодисны үндсэн түүх үед юм байна. За тэрийг нь бол Украин тэгээд довтлсон байна. Оросууд бас Киев рүүгээ бас довтлсон юм шиг байна. Нэлээд хүчтэй довтлсон байна. Тэгээд нэг талыг барьсан одоо юу бичлэгүүд явуулаад ах юм а хоёр талын үзүүлэлцгээд үндэ Украинууд ерөөсөө тэсэрсэн дэлбэрсэн бичлэгүүд ерөөсөө нийт тавихгүй байна уучлаарай. За тийм байна. Гэхдээ яг Украинтай холбоотой нэг юу бол байна тавьчихъя. За энэ метронд одоо шөнө унтцгаа улсууд байна. Украиныхан өдөр болгон пуужинд байгаа, дороонд байгаа. Тэгээд украинчууд одоо ихэвчлэн метронтой хонцгоодог юм байна. Багтахын хэрээр. За их пуужиндаад их дөргөө чичрээд ирэх юм бол бүр метроных нь хан маннаас нь тоос шороомороо нураад бүр битүү амьсгалд хэцүү болдго юм байна. Тиймэрхүү бичлэгүүд би бас харж ирсэн. Бөөр манарсан тоос шороотой уучдаг. Дээрээс нь одоо бөмбөгдөд идэг, тийм ээ. Пуужиндаад идэг. Тийм юм байна. Фронтын байдал бол хэвээрээ байгаа шүү. Нэг актер нэгэнд огцом 20-30 км урагшаа давшицсан малга. Нэгэнд давшихад нөгөөх нь 1-2 км давшаад нөгөөх нь 1-2 км хойшоо ухардаг. Гэхдээ нэг сонинтоо гарч ирсэн. Украин талаас л хэлж байна. Одоо энэ эхний 8 сарын байдлаар 2026 онд Оросууд нийт 900 гаруй км квадрат газрыг одоо шинээр эзэлсэн байна. Украинчууд 700 хэдүүлээ 700 гаруй км газрыг чөлөөлсөн байна Оросуудаас. Дээр би ярьжсэн шүү дээ. Тэгээд нэгнээс нэг энэ хасах ихээс нь багын хасгалаар зэрэг 200 орчим км юм а да. За 200 орчим км бол Оросууд ерөнхийдөө агчээ дундчлаад. За тэрийг нэг 1200 гаруй км зарим 1800 км гэдэг нь ерөнхий фронтынхаа урттай хуваах юм бол дундчлаад хуваах юм бол одоо бүтэн 8 сарныхаа дотор одоо Оросууд ганц 2 км урагшилсан юм уу? Тийм байна. Тийм учраас фронтын байдал бол
хэвээрэн шухуу байгаа шүү. Гэсэн за нэг ийм мэдээлэлтэй байна. За баяртай. Лайк дараарай, шеэрлээрэй. Синер дагсуулсуудаа баярлалаа. Баяртай.